Нансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 1-р хэсэг 1939 оны хаврын тэргүүн сарын хуучдын нэгэн хүйтэн шөнө аж үйлдвэрийн комбинатын яндан хөлдөө царцан агаарыг долгиулан хөнгөнөж шүн дунд өнгөрснийг зарлав. Нийслэл хотын айл албан газруудын гэрэлгээгээ цөөрөн цөөрсөөр их хотынхан бүгд амгалан бүх нойронтон автлаа. Жихүүн салхи нилээд хүчтэйхэн хүүгэж сургаахан хашааны ховхорсон холтос янгнэн эсгэрч төмөр утас жингнэн шом модон дүнгэнхэн цаанаал нэг уйтгар төрүүлэн ажээ. Годомж зээлийн газар олонний хөл хэдийн доторч чимээ шуугаанч намджээ. Харин хаяа нэг машин хурц гэрлээ цацруулан өнгөрч ойр хавийнхаа амгалан байдлыг эвдэнэ. Цагаан сар өнгөрмөгц уйр унаж налгар сайхан болж энгэр эвэр газрын цас сэмрэн нүд гарч байшин барилгын дээвэрт өвлдсөн зузаан цас өдрийн наранд хайлан шөндөө мөсөн унжлаг болон хөлдөнө. Тэгтэл 3 хоногийн өмнө гэнэт их цас орж дүн өвөл шиг хүйтэн жавар тажигнан цасан хуй босож хүмүүсийн сэтгэлийг сэртгийлгсэн билээ. Тэр цас төдийл хайлсангүй. Харин хотын гудамжинд машин, морин тэрэг, хүний хөлд тагтаршсан мөсөн дош болж наасцаас зорчих хүмүүс халтарч унаад хараал хэлхэн цөөнгүй болов. Гэлээгээд байгалийн ширүүн авирыг хэрхэх билээд. Хотын зүүн биеэр урсах сэлбийн голын зүүн хөвөнө орших цэргийн яамны 2 давхар барилгын бүх цонхол өнөөш нь бүгд гэрэлтэй харагдана. Энэ зэгсэн нүсэр том барилгын олон цонх ганцхан өнөөшөнч биш олон шөнө магадгүй хэдэн жил чинхүү шүнжин гэрэлтэж байдгийг нийслэлийн түн буман хүнээс цөөхөн хүн мэднэ. Цэргийн яамны нэгэн уужимхан том өрөөний болонд жишүүдөө тавьсан урт царсан ширээний ард нэгэн хүн тонгойн сууж юм бичиж байтал ханан дөлгөөтэй модон цаг дүн дан хийн дуугархад ялгүй цацсан мэдүүлсхийн харвал шөнийн 2 цаг болж байлаа. Тасалгаанд олон цахилгаан дэнлүү асаасан тул тунч гэрэлтэй байх авч сэлгэр том цонхыг нь зузаан хөшгөр халахалсан тул гадгаш гэрэл үл нэвтрэнэ. Цагны цохилт чаг гэхээс өөр чимээнэр үл дуулдана. Том ширээний хойно тоглон сууж юм бичиж байсан өнөөхөр аажимхан босож сунааснаа ширээн дээр байгаа бичиг цаасаа эмхлэн бат бөх төмөр авдарт хийж цоошлоод явхаар завдаж байтал телефон утасны хонхон жингэнэн дуугарч тасалгааны нам гүмийг эвдлээ. Сайхар харилцуурыг шүүрэн авч чагнавал нөхөр лавгсрын таныг маршал дуудаж байна гэсэн танил дуу гарлаа. Мэдлээ одоохон очлоо гэж лавгсрын хэмээх 24-5 орчим насны туран хайвтар хүн яаран хэлээд харилцуураан тавьж цамцны өмнө талын хунсан хэсгийг суран бүснийхээ цаагуур гараа оруулж 2 тийш нь сурмаг гэгчин засаад өөлгөөрт байгаа саарл шинэл хурган малгайган өнцөөд тасалгаанаас гарч урт хонглын шалыг нажигнуулан хурдан алхасаар үүдэн дэрвэл жижүүрийн залуухан дарга босож ёслов. Лавгсрын түүнтэй яаруу мэдлээд хүнд царсан хаалга түлхэн гарвал хүйтэн салхи нүүрөөд нь алгадах шиг болж анзхал давхцав. Гадаа хүлээж байгаа машины жолооч нь хаалгаар хүн гарч ирэхээр зөөрмөглөж байснаа цочин сэрж өндис хийснэ хаалгыг түргэн онгойлоход лавгсрын машин өд суумагцаа засгийн газар өд гэлээ. Машин алгуурхан хөдөлснөө төдхөн хурдан авч гудамж уруудан давхсаар яахын зур засгийн газрын үүдэнд ирж зогслоо. Лавгсрын бараг машины явд дундуур өсрөн бууж дотгош орвол үүдний жижүүр цэрэг хувцастай танил дарга өндийн харснаа босож ёслов. Лавгсрын хариу ёслоод шатаар дэш өгсөхдөө шөнө ийм орой болсон хойно дуудахыг бодоход ямар нэгэн яаралтай ажил гарчтэй гэж хоромхон зур бодлоо. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал Чойболсонгийн албан тасалгааны зузаан нарсан хаалгыг лавгсрын баахан зүрхшингүй аяархан татаж орвол үүдний хүлээх танхимд жанжин штабын удирдах тушаалын 2 дарга түүний хүлээсэн янзтай сууж байжээ. Лавгсрын ардын цэргийн улс төрийн газрын орлогч даргын өндөр албан тушаалд томилогдоод 2 сар шахан болж байгаа боловч энэ өрөөнд бишгүй олон удаа дуудагдан ирж байсан билээ. Маршлын нарийн бичгийн дарга дуудагдан ирсэн дарга нарыг бүртгэж байгаа мэт хэсвэлэн харснаа цаад өрөө рүү орчихов. Хүлээж байгаа 3 хүн юун тухай дуудсан учрыг бие биесээ асууж амжаагүй байтал нарийн бичгийн дарга гарч ирээд орцгоох түн гэж нам ухан хэлв. Тэд хувцс хунраан засаад цууралдан ороход уужим цэлгэр өрөөний хойд талд ичгийн ширээнэ тонгойн сууж юм уншиж байсан Чойболсон өлсгийн харлаа. Нөхөр маршлын дуудснаар корпусын комиссар Лавгсрын ирлээ. Нөхөр маршлын дуудснаар
гэд дараагийн хүн илтгэх гэтэл Чавалсан гараа өргөн зангаж болно сууцгаа гэж захирангуй хэлэхдээ тэд хоёр талд нь олон сандал зэрэгцүүлэн тавьсан ногоон цэмбэн бүтээлэгтэй урт ширээний зүүн талаар нь сууцгаав. Маршал Чавалсан өмнөө дэлгэсэн бичгээ үргэлжлэн уншиж байна. Түүний үсээ саяхан хусуулсан толгой нь цахилгаан гэрэлд гялтаа. Лавгсрын корпусын комиссар хэмээх цэргийн дээд цол зүүж улс төрийн газрын орлогч даргын өндөр хариуцлагатай албан тушаалд тохон томилогдсон өвлийн тэр нэгэн өдрөөс хойш энэ хүнтэй бараг өдөр бүр шахам уулзаж заавар зөвлөгөө тушаал шийдвэр авч байхдаа уурлаж байхын ч үдсэнгүй. Бас сайхан ааштай инээж шуугж байхын ч мэдэхгүй юм. Маршал үгээ нухацтай тод хэлэх бөгөөд түүний хэлснийг зөрөх аргагүй заавал биелүүлэх хууль мэт санагддаг ажээ. Бүх цэргийн жанжин нам улсыг үүсгэн байгуулагчийн нэг энэ хүнийг лавгсран бүр багаасаа мэдэх болов. Маршал Чавалсантай 2 жилийн өмнө зөвлөлт холбоот улсад цэргийн сургуульд суралцж байхдаа анх удаа уулзжээ. Сургуулаа төгсөж ирэхэд ийхүү ойр хамт шахам ажиллах болсон доо айн сүрдэхийн хажуугаар асар их хүндлэн биширдэг байлаа. Маршал Чавалсан уншиж байгаа бичгийн эвхэж ширээн дээр хавцсан тийгээд аажимхан босоход 3 дарагч угсах юм бослоо. Чавалсан тэдний дэргэд ирээд зогсов. Түүний төрөлхийн бор хүрэн царай нь уламж баргар хөмсгөө зангидсан нь уурлаж бухимдсан юм уу? Сэтгэл нь зовиртой юм шиг байхаар дуудагдж ирсэн дарга нар нилээдгүй аюун ширвэтэж юу хэлхийг нь хүлээсэн нь байлаа. Маршал тэднийг толгой дараалан нүүрөөд нь тогтоон харж байснаа жанжин штабын нэг ажилтнанд хандаж "Мэдэгээ нэгтгсэн үү?" гэвэл тэр дарга өсгий хавсран "Нэгтгэсэн нөхөр маршал" гэв. "Түүнийг энэ нөхдөд танилцуул" гэж маршал тушаагаад тэдний дэрэгдэх зөөлөвчтэй сандалд сууснаа босоо байгаа хүмүүсийг суу гэж зангав. Жанжин штабын ажилтан барьж байгаа нэмгэн хүрэн цүнхнээсээ нэгэн хуудас гарган дэлгэж хоолоогоо заснаа маршалууд хялам хийж "Япон манжийн цэргүүд манай улсын дархан хил хязгаарыг зөрчих явдал энэ он гарснаас хойш улам олон болж байна. Өнгөрсөн 1-р сарын 16-нд Япон баргын 5 морьтой зэрэг хил зөрчсөн бол түүнээс хойш бараг өдөр инжилгүй хилийн бодлон гарч байна. Түүнийг дор жагсааваас 1-р сарын 21-нд 3 барах цэрэг, 22-нд 4 хүн, 23-нд 5 хүн, 24-нд 40 цэрэг, 25-нд 10 хүн, 27-нд 33 цэрэг, 28-нд машинтай хэсэг цэрэг, 29-нд 50 цэрэг, 30-нд 20 цэрэг, 31-нд 60 цэрэг, 2-р сарын 8-нд 30 цэрэг, 13-нд 30 цэрэг, 16-нд 60 цэрэг тус хил зөрчиж манай хилийн харуултаа буудалцсан бодлон үсгэж тухай бүртээ эх орны хилээс хөөгдөн гарсан байна. Өнөөрөө авсан мэдээгээр бол үүрээр 10 цэрэг хил нэвтрэн ирж хилийн манааг буутсан байна. Эдгээр хил зөрчин орж ирсэн Япон манжийн цэргүүд нь хилийн харуултаа тулгарч буудалцах харуул манааг бүслэн хааж олзлон авахыг оролдох. Хилийн дотор түүмэр тавих зэрэгээр өдөөн хатгаж байгаа юм. Гэвч манай хилийн цэргүүд дайсныг тухай бүр нь эх орныхоо ариун хилээс хөөн гаргаж энх хамгалан байдлыг сахин хамгаалсаар байна гэж илтгээд маршалууд дахин хялам хийв. Маршал өөдөөс нь огт завчилгүй ширтэж байснаа суу гэж дохиход тэр даргын санаан сая амарсан бололтой ушуухан сууж халааснаас цагаан алчуур гаргаж хөлсөө сэмхэн арчлаа. Тасалгаан тогтын чимээгүй намгүн болчихов. 3 дарга өчүүхэн төдийч хөдөлсөнгүй. Маршалын амнаас чухам ямар үг гарахыг л сэтгэл түгшин хүлээн. Маршал бодол болон хэсэг сууж байснаа хоолоо засаж тэднийг мөн толгой дараалан харснаа манай улсын ялангуяа дорнод хэлийн байдал нэлээд түгшүүртэй болж байгааг та бүхэн бэлэхнэ мэдэж байгаа. Монгол улсын байдал ч төвөгтэй нарийн болж энд тэндгүй дайны голомт үүсэж дайн дажны гал дүрлзэж манай улсын гадаад байдал ихээхэн хүндэрч байна. Ийм болохоор та бүхэнтэй улс орны амьдралын чухал асуудлыг ярихаар дуудсан. Та нар сайн мэдэж байгаа. Японы эзэрхэг түрэмгийчүүд хэзээнээс манай улс руу өнгөлцөн санаархаж байсан. Би түүх яриад юу хийх вэ? Японы харгас эдгээдүүд манай улсыг эзлэн авч ард түмнийг боол болгон
газар нутаг, мал хөрөнгийн эзэмших юмсан гэж хомхолцон өнгөлзөж зүйлээр өдөөн хатгаж байна. Тэдний өдүүлж байгаа хөлийн бодлон зэвсэгт өдөөн хатгалга. Энэ жилийн хувьд эрс нэмэгдэж байгааг жирийн хэрэг гэж үзэж хэрхэвч болохгүй. Энэ бол 36 оны булан дээрс адаг дулааны бодлон шиг зөвхөн хөлийн бодлон яавч биш. Япон улс зэвсэгт өдөөн хатгах явдлаа улам ихсгэж манай улсыг томоохон дайнд татан оруулах гэсэн хорон муу санаа өвөрлөж байж болох юм. Энэ хөлийн бодлон зэвсэгт цөмрөлт нь тэр дайны эхлэлч байж мэднэ. Япон улс манай улсын хөлийн цаана 2 салаа төмөр зам тавьж ихээхэн хэмжээний цэрэг зэвсгийн хүч хуралдуулан бөөгнүүлж байгааг та нөхөд мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд манай улс Японтой зайлшгүй дайн хийх нөхцөл бүрдээд байна. Тэр дайн жухам хязаа эхлэх энэ жил үү, ирэх жил үү гэдгийг одоогоор яг таг хэлж болохгүй байна. Өнгөрсөн хэдэн жилийн турш манай улсын гадаадд өрнөж байгаа үйл явдал Японы засгийн газрын явуулж байгаа бодлогоос энэ тухай тодорхой мэдэж байна. Манай нам засаг улс орныг батлан хамгаалах зүйл бүрийн арга хэмжээ авч явуулан байна. Хэрв манай улс дайнд зайлшгүй татагдан орох юмаа гэхэд дайсныг бодож зохих бүхий л бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. Ийм учраас манай ардын хувьсгалт цэргийн анги салбаруудын байлдааны бэлэн байдлыг улам сайн хангах талаар Жанжин штаб улс төрийн газрын ажлыг шууд чиглүүлэх хэрэгтэй гэхэд 3 дарга Ярсхийн босож түүний тушаасныг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлв. Корпсын комиссар нөхөр Лавгсүрэн цаг үеийн болон цэргийн байдлын талаар надад цаг тухайд нь мэдэгдэж байна. Яаралтай чухал ажил гарвал миний хаана байгаа газар ирж уулзаж байх хэрэгтэй гэж маршал хэлбэл Лавгсүрэн мөн шалмаг босож мэдлээ гэв. Доорнод хязгаар ялангуяа халахын голын орчим манай хөлийн цэргийн хүч бага байна. Тамсаг болгын 6 дугаар морд дивизээс Сэлэмт суман мөн Болимот салааг хөлийн харуулд хүч нэмэгдүүлэн явуул гэж чойволсон тушаав. Мэдлээ гүйцэтгэе. 1 сард хэл рүү 1 тасаг цэрэг явуулсан шүү дээ гэж Жанжин штабын ахлах дарга хэлбэл маршал түүнтэйш алгуурхан толгой эргүүлэн харж тэр тасаг дээр саяын миний хэлсэн хүчийг нэмэх хэрэгтэй. Хэрэгцээ гарвал дивизэгч бүхлээр нь тийш явуулах болно. Манай гол зорилго бол дайнд орохгүй байж түүнээс аль болохоор сэргийлэх явдал мөн. Ийм учраас хэл рүү яаран байж их хүч хайж болохгүй. Зэвсэгт халдлагыг тухай бүрэн няцааж эх орныхон хэл хязгаарыг амар төвшин байлгах нь манай ардын хувьсгалт цэргийн хамгийн гол зорилго байх ёстой. Японы тал хөлийн бодлоныг аль болохоор өргөжүүлж манай ихээхэн хүчийг түүндээ татан оролцуулахыг хичээж байгаа юм. 2 талаас ихээхэн хүч хуралдан мөргөлдөх юм бол зайлшгүй ноцтой дайн үүснэ. Гэхдээ бид дайсан довтлоод ирэх юм бол тас зохиход бэлэн байх ёстой. Ардын цэргийн байлдааны болон улс төрийн бэлтгэлийг өндөрт байлгах талаар та нөхөд биеийн алжаалыг бодолгүй цаггүй ажиллах хэрэгтэй. Цэргийн яамны аппаратын бүх ажилтан нарыг дайны үеийн бэлэн байдалтай ажилуулж сурга. Анги салбаруудын ажлыг шалган зааварлах зэвсэг техник хангамж, галын бэлтгэл сургууль, байлдагч дарга, улс төрийн тушаалтны сонор сэрэмж байлдах арга чадвар, улс төрийн боловсролыг өндөржүүлэх бүхий л ажлыг дайны үеийн байдал тохируулан ажиллах хэрэгтэй гэлээ. Тэнд байгаа 3 хүн маршлын хэлсэн үгийг их л анхааралтай чагнаж Жанжин штабын нэг ажилтан тэмдэглэн авчээ. Маршал Лавгсүрэн рүү харж
Ерөнхий сургуулийн хичээлийн байдалтай танилцж үзсэн үү? Хэр зэрэг бэлтгэлтэй байна? Гэж асуувал лавгсран босож шалгасан 22 хүнийг шилж аваад тусгайлан хичээлүүлж байгаа гэв. Цагийн байдал түргэн зур ноцтой хүндэрч мэдэх юм. Тэр шилж авсан хүмүүсээ нэг сарын дотор програмт хичээлийг нь заалгаж төгсгөөд оронтоо дутуу байгаа ангиудад явуул. Ямар ангид хэн хэнийг ямар тушаалын ажил томилох тухайгаа төлөвлөөд 7 хоногийн дараа надад танилцуул гэж маршал үүрэг өгөв. Маршал ярих зүйлээ дууссан бололтой хэсэг чимээгүй байснаа. Асууж лавлах зүйл байхгүй бол явж болно гэхэд 3 дарга нэгэн зэрэг босож үүд рүү эргэв. Чавалс нь тэдэнтэй хамт босож өрөөнөөс нь уралдах мэт яаран гарч буй дарга нарын хойноос харлаа. Тэдний хөлийн чимээ холдон холдсоор гаднах хаалга тасхийн дугарсны дараа чимээ алдрав. Чавалсан эл хул оргих өрөөн дотуураа хүнд бодолд дарагдан айжуухан алхах зуураа дайн зайлшгүй болно гэж эдэнд хэлсэн чинь зөвдгөө бороодог. Ерөн тэгж хэлхийн хэрэггүй ч байж юу. Би саяын 3 хүнд идэхгүй байхын аргагүй шүү дээ. Эд чинь манай батлан хамгаалахын ажлын амин чухал асуудлыг удирдах хэлийн цаана болж байгаа хэрэг явдал нууц мэдээсэлттэй цаг үргэлж танилцж байдаг болохоор миний тэгж хэлсэн хэлээгүй хуралдан зангирч байгаа дайны харуулыг лав ажигласан байх ёстой. Гэвч туршлага дадлага баг залуу улс учраас хэдэн жилийн турш үргэлжлэн байгаа хэлийн бодол янал гэж бодож байж ч болох юм. Тэгж бодож байхад нь би дайн зайлшгүй болно гэд хэлчихээр өнөө маргаашгүй дайнд орох гэж байгаа юм шиг санаад цааш нь сэм тарааж цуурах бол тоогүй юм болно. Арай л яарчих шиг боллоо. Одоо ч хүнд идэхэд хэцүү цаг шүү дээ. Миний итгэж байсан олон хүн яалаа. Үнэмшихэд бэрх юм а. Байлдаж олсон эрхчлөө тусгаар тогтнол доо. Ард түмэн эх орондоо хар буруу санаж үнэмшин гэхэд хэцүүч гэсэн зохих баримт сэлбтээр батлагдсан тийм явдлыг яах арга байхгүй. Миний бодож шийдсэн бүхэн үнэн зөв гэдэгт итгэж байна. Би хамт ажиллаж байсан олон хүнд их л найдаж итгэж байсан ч гэсэн тэд өөр зам руу орсон. Тэм болохоор хичнээн ч дотны сайн хүнийг итгэнэ гэхэд хэцүү болжээ. Би ер нь ийм их хартай хүн гэж үү? Үгүй байхаа. Сүүлийн 2-3 жилийн явдал намайг ийм хартай хянуур болгосон бизээ. Гэхдээ хүн бүрийг итгэхгүй биеэсээ холдуулаад байвал энэ улсыг удирдах ажилд надтай хамт хэн ажиллах юм? Саяын 3 залуу даргаыг би итгэж өндөр албан тушаалд томилсон. Бүгд л зөвлөд холбоот улсад цэргийн сургууль төгссөн шижгэнсэн залуучууд. Арай ч миний итгэлийг эвдэхгүй бизээ. Манай цэргийн удирдах тушаалын дарга нар даанч туршлага багта голцоо залуу хүмүүс боллоо. Бас олон ч анги салбарт салаа сумангийн даргаас эхлээд хороо дивизийн дарга, штабын ажилтнууд дутуу байна. Цэргийн удирдах тушаалын хүмүүс дутуу. Байгаа нь туршлага дадлага хараахан олоогүй байхад дайн болвол яана. Японы засгийн газар хэлийн бодлооныг эв зүгээр зохицуулах гэсэн манай засгийн газрын удаа дараагийн саналыг элдвэр няцаач. 2 талын засгийн газрын бүрэн эрхт комиссийн хурлыг санаатай тасалдуулан зогсоосон. Хэлийн цаан цэргийн ихээхэн хүч хуралдуулж хээрийн сургууль хийж өдөр бүр зэвсэгт өдөө хатгалга хийж байгааг жирийн хэрэг гэж үзэж хэрхэвч болохгүй. Япон манаатай дайн хийх нь
2-3 жилийн үйл явдлаас ил болж байгаа юм. Жохом хэзээ хаагуур дайн эхлэх нүвэ гэдэг л тодорхой биш байна. Мэдэж дайны ирмэг дээр ирж эхэлээ. Түүнээс мултран гарах арга зам байхгүй гэж юу? Японыхон дайн хийх газраа халахын голын орчмоор сонгож авсан шиг байна. Хэлийн цаана ажиллаж байгаа манай нөхдөж ам өрссөн хүнд нөхцөлийн дундаас үнэтэй цайтай мэдээ олж ирүүлсээр байгаа. Тэр мэдээнүүдийг шалгаж үзэхэд үнэн зөв нь батлагдаж байна. Гэхдээ дамжиж ирсэн мэдээ бүхнийг яг үнэн гэж итгэх юм бол алдаж мэднэ. Япон зөвхөн халахын голын орчим хүчээ богинуулж, өдөөн хатгаж байгаа нь уран мэхлэх гэсэн хортмоо аргаж байж мэдэх юм аа. Бидний анхаарлыг тэр зүгт татаж байгаад хар хударгаар юм уу? Бидний анхны бодож байсанчлан чонгол замын үүдийн чиглэлийн өргөн уудам нутгаар цөмрөх гэж байчиж болох юм. Хэрв дайн халахын голын орчмоор эхэллээч гэсэн өлгийн 10 дугаар дивизийг мөн Баашинтын ангийг хөдөлгөж болохгүй. Бас халахын голоос хойгуур буйр нуурын орчмоор довтолж мэднэ. Тэгэхээр Баян түмний 5 дугаар дивизийг бас үлдээж, халахын голын чигт Тамсгийн 6, Маттын 8 дугаар дивизийг л явуулах нэ дээ. Жанжин штабаас саяхан явуулсан шалгалтаас үзэхэд ялангуяа улсын хилийн ойролцоо байгаа дивизүүдийн байлдааны бэлэн байдал нь овоо сайн байгаа юм байна. Өнгөрсөн жил Японыхон зөвлөлт улсын дорнод хилийн Хасан нуурын орчмоор довтолсны дараахан цэргийн ангиудаа байлдааны бэлэн байдалд оруулах тухай тушаал өгсөний үр дүн мэдэгдэж байна. Гэлээч тайвширч болохгүй. Базаалтаа сайн бэлдсэн байхад ёр хохирохгүй. Тайм болохгүй бол юу тай сайхан. Энж зөвхөн миний хүсэл шүү дээ. Япон халахын голын орчим нутгийг дайн хийхэд охиромжтой гэж үзэж байгаа нь ч бас аргагүй. Голын цаад хөвөө бол олон элсэн манхан толготтой бартаа саад ихтэй болохоор цэрэг зэвсгээ нуун далдлаад маневрлахад ашигтай нь мэдээж. Харин голоос нааш бол мэлцээсэн их тал. Тэнд манай хөдөлгөөнт ангиуд дайснаас нууцлан хамгаалах боломжоор үнэхээр муу да. Японыхон хелднэн ойрхон төмөр зам тавьж, зэр зэвсгийнхээ нөөц хүчийг тээвэрлэхэд их ойрхон байхад манай тал Баян түмэн Тамсаг булгаас л зэр зэвсгэн зөөн шүү дээ. Энэ бүгдийг дайсны тал харгалзан үзсэн нь мэдээж. Японы цэргийн эрхтнүүд дайн хийх газраа халахын гол гэж сонгож аваад тэр дайнаа цааш нь яаж өргөжүүлэх гэж байгаа бол мэдээжийн хэрэг Тамсаг Баян түмэн хүртэл давшин манай орны зүүн талыг эзлэн аавна гэж гордож байгаа юм. Тэгээд ч зогсохгүй манай улсын нутаг дэвсгэрийг зөвлөлт улсын өөдөөс хийх их дайныхаа талбар газар болгохыг эрмэлзэж байгаа бизээ. Энэ дайн бол зөвхөн халахын голын сав газар болох хилийн мөргөлдөөн төдийгүй дайны галыг улам шатаан өргөжүүлэх гэсэн хорон муу санаа агуулж байгаа нь зайлшгүй. Ийм болохоор тэдний хорц санааг газар авахулгүй. Тэр дорн тас зогох нь юунаас ч илүү чухал болно. Дэлхий дахины байдлаас үнэлж дүгнэхэд дэлхийн олон улс гүрнийг хамарсан их дайны ирмэг дээр тулаад ирсэн мэт санагдах юм. Дэлхийн тэр дайн чухам хизээ хаана эхлэх гэж байна вэ? Хайгуу бол дорн зүгт Японыхон манай улс руу довтолсноор эхлэх гэж байж мэдэх юм. Үгүй бол өрн зүгт Германы эзэрхэг түрэмгийчүүд энэ дайныг эхлэх гэж байна уу?
Дэлхий дахны байдалч тун эгзэгтэй хурц болж байгаа үед цэрэг дайны асуудлыг ухаалгаар шийдэж эх орноо харийн дайснаас бүрэн хамгаалах явдал манай улсын амин чухал асуудал болж байна. Ийм болохоор тулж ирсэн дайны бодит нөхцөлийн талаар намын төв хороо улсын баг хурал ардын сайд нарын зөвлөлд илтгэж улс орныг батлан хамгаалах ардын цэргийн байлдааны хүчин чадлыг бэхжүүлэх талаар дав даруй арга хэмжээ төлөвлөн тогтоох нь өнөө маргаашийн шаардлагатай чухал асуудал болж байна. Бас дорнод хэлийн байдлын талаар зөвлөлт холбоот улсын засгийн газарт мэдэгдэж ярилцах нь зүйтэй гэж бодоод цонхны зузаан хөшиг ярьж харав. Хаврын тэргүүн сарын сүүлчийн нэгэн шөн шувтарч үүр тэмдгэрсэн байлаа. Хотын дээгүүр зузаан бараан улс бүрхэж тэнгэр эвгүрх шинжтэй ажээ. Бас зас орхон саяхны зас хөдөө хотгүй их орсон гин. Мал өөхөж хорогдож байгаа болов. Ардууд маань ямар янзтай өвлийг давж байна. Одоо богмал эд төллөж байгаа. Энэ өвл хөдөөж явж амтсангүй. Мал тариалангийн яамны нүхтийг дуудуулж хөдөөний ажлын талаар ярилцахгүй бол болохгүй. Аймагуудад хүн явуулан байгаа. За, ингээд дахин нэг нойргүй хонхон шивдэ. Ажил цугалтал ганц цагч гэсэн хэвтэж нүдний хор гаргадгийн билүү дээ. Гэт санаад гадуур хувцас өмсөн хаалгаанд түлхэн гарвал нарийн бичгэн дарган ширээгээ дэрлчихсэн унтаж байлаа. Чоо болсон өөртөө найдалхан олон шин ингэж нойргүй хондог нарийн бичгэн даргаа өрөвдөн түүнийг сэрэхгүй юмсан гэж бодсон боловч хэзээний соргох тэр хүн ухсгийн босож нүдэн нөхлөв. Чи харж амар өглөө айж уухан ирээрээ гэж чоо болсон хэлээд гарах гэхэд нарийн бичгэн дарган түүнээс дөрүүлэн хаалга нээж урт хонголд гарчээ. Салхисан гинэн үлээж жадны үзүрт жавар хоргон эсгэрнэ. Нэгэн багш архан манхны оройд хонхойлон ухсан нуувчинд хэлийн манаанд гарсан 3 байлдагч хаяа одот тэнгэр ширтэн алсын чимээ чагнан хэвтэж байлаа. Тэнгэрт хумсын толион чинээхэн чүүлгүй цэлмэх тул одод мичид тодоос тод гялалцсан анивчин. Оддын байдал аживал шүн дунд хэдийн өнгөрчээ. Хаврын ихэнх сар дуусаж байгаа ч гэсэн Монголын дорнод хязгаар хэлийн торгон үзүүрт жаврын ирч хараагүй зэгсэн хүйтэн байв. Шүн дундаас хойш бүрчиж яварлаж хүйтний ирч чангаран салхины хүч нэмэгдэв. Хэлийн нууц манааныхны бүгсэн цувраа олон манхан бол хоёр ертөнцийг тусгаарлан заагалсан хэлийн зааг нутаг билээ. Эдгээр манхнаас зүүн тийш хүний нутаг гэж бодхоос нэг л зэвүүн чим шиг хүнхийн харлана. Тэрхүү хүнхийн харлах харанхуй дундаас муу санаатан мөлхөн гарч ирдгийг манааны ахлагч баг даргад орж мэдэх боловч энэ дэрсээр тийм дайсантай тулгарч үтсэнгүй. Дорж бол сар гарын өмнө тамсаг болгох 6 дугаар морд дивизээс халахын голд байгаа хэлийн харуулд тасаг цэрэг даргалан хүч нэмэн ирсэн бөгөөд энэ хороонд хэлийн манаанд хэд дахин гарахдаа хэл зөрчсөн дайсантай учирч байсангүй. Түүний дасгийнхны хинэнч гэсэн манаанд гарч бас дайсны бараагч хараагүй билээ. Харин доржийн тасгийнхан манаанд гараагүй байхад хэлийн харуулынхан бараг өдөр бүр шахам олон цөөн дайсантай тулгарч байлаа. Энэ дээрээ танилцсан хэлийн харуулынхан тэднэр тоглоом дохуу хийж архаач тархаасан 10 мундаг ирсэн гэж Японы цэргүүд сонсоод айж байгаам гэцгээдэг байж. Доржийн хажууд хэвтэй 2 цэргийн нэг нь түүний тасгийн бадам химээх хэлтэй амттай цаваа сэргэлэн залуу. Бадам ус нутгийн хүн бөгөөд өнгөрсөн жил зэрэгт иржээ. Нөгөө цэрэг нь бол хэл дээр 3 жил цэргийн алба хааж байгаа хашир дог хэлчин ажээ. Дорж 3 жилийн өмнө цэргийн албанд алс тэртээ Завхан аймгийн төв Уляастай хотоос мороор гарч Улаанбаатарт ирээд тэндээсээ машин сууж Тамсаг булгийн цэргийн ангид ирсэн юм. 3 жил цэргийн алба энэ дэлгүй сайн хааж цэргийн эрдэмт хичээн суралцж тасгийн дарга болж 10 цэрэг захирах болжээ. Одоо 3 сар өнгөрвөлч зам болж хугацаат албаан дуусгаад нутгийн зүг жолоо залантаа гэж бодоход төржилсөн яравгийн тунгалахын гол нь амар хайрт бүсгүй нүдэнд нь үзэгдэх шиг болно.
3 жилийн өмнө цэргийн албанд мордсон зуны тэр нэгэн алгар сайхан өдрүүд түүний санаанаас хизээчвэл гарнам билээ. Донын уужим ногоон хөндөй дууны артанд сэнхэртэн. Хөндийн дунд бид олон хонь тархан бэлчжээ. Дорж зүүн хотны хонь хөндийн дунд хүрч ийхүү тархан эдээшлэгийг харж байснаа тийшээ сэмхэн явлаа. Маргааш хайртай хүнээ орхиод алсын алсаж явна гэхээс нэгэн бодлын гонигтай, нэгэн бодлын сонин санагдах ажээ. Дорж хайрлан ундаг сайвар халтар морныхон жолоог сул тавьж амандаа дуу айлан явсаар ногоон хөндийн дунд яраан цайрах хонин сүргийн баруун талаас дөхөж очлоо. Өчигдөр орой хамтан маргааш хоньны ээлжтэй гэж эцэг эхийнхээ нүдийг хариулан байж сэмхэн шивнэсэн. Дорж ханд хоёр нэг голд нэг жилд төрж нэг довн дээр тоглож ирсэн хар багын танилуд. Тэднийхэн олон жил айл саахалж явж ах トゥ шигээ дотн болсон бэлээ. Хонох хугацаа харвсан сум шиг гизэг даран өнгөрч нэг мэтгэд тэр хоёр 17 нас хүрч хүүхэд ахуй цаг нь нисэн одож тоглож наатхан ч багсаж бие нэг л өөр нүдээр харах болсон байжээ. Багын тоглож наадаж явсан үерхлэн ийхүү хайр сэтгэл болон хоёрч байгааг анхандаа мэдэлгүй ичид зовж байсан ч хэн нь хэд хоног үзэгдэхгүй бол өгөөлөн мөрөөдөх болж эцэг эхийн нүднээс далд сэм уулздаг байв. Уулзлаа гээд жухам юу ярихаа мэдэлгүй бие биенээ ширтэн нүур улалзан ичингүрч баахан суудаг байлаа. Ингэж юу ч ярилгүй уулзан учирч сэтгэл догтлон суух нь хамгийн сайхан жаргал мэт бодогддог байж. Өдөөх нутгийн маш төлөв зантай малчны хүүхэд үе удмаараа ариг чимхээ номоо өссөн тул хоёр биедээ хайр сэтгэлтэй болсноо зөвхөн харцаараа мэдэлцсэн ч гэсэн түүнийг хэл гарган хэлэх нь байтугай хорвоогоос таснууж байна гэж хэн аль нь боддог байлаа. Гэлээч гэсэн гинэн балчир болохоор уулзаж учрах нь хүнд ч үл мэдэгдэн байх билээ дээ. Сэм нуугдан уулзах, саах нийлүүлэх үеэр хотны захад шимнэлтэн зогсохыг эцэг эхийн гярхаанууд юунаас андах ажээ. Бас нутаг нугын үе тэнгийн охид хөвгүүд тэр хоёрын холбоотой болсныг гадарлан тоглоом наадам хийж уламж ичээж заваа. Хайр сэтгэл гэдэг юунд ч стилдэх асар их хүчтэй, ариун нандин сайхан зүйл хойно хос залуу уулзах бүртээ хоёр биедээ улам янагшин дурлаж хүний ертөнцид үүнээс илүү жаргалтай сайхан зүйл байхгүй хэмээн бодож үеийн нөхдийн илэглэн дооглохыг ч тоохон болж нэгэнтэл хагцсан салшгүй бат холбоотой холбогдсон болохоо мэдэж хожим хойчийнхон амьдралын тухай хэдэн үгчээс сольж амтсан билээ. Гэвч эцэг эхийнхээ дэргэд бол бие биенээ танихгүй мэт хөндий хол байхыг эрмэлзэн. Нэгдүгээр хэсэг төгсөв.